сайхан байна. Өнөөдөр сайхан Арслангаа төрсөн нутаг зэрэг сум тэлээнд очиж нутгийн зам олонтой сайхан дэд яачаад хүндлээ үзүүлчихэд одоо энэ нутгийн аймаг руу орж ирж байна. Тэгээ сайхан байна одоо. Ер нь бас ховд төдийгүй бас монголчуудын одоо хүсэн хүлээж ирсэн олон жил сайхан баригдсан. Доктортой сайхан барьсан Батүрцээ зам Арслан байна. Түмний Арслан гэдэг Арслан Арслан болсонд Түмний хөвд одоо багш миний хөвд одоо энэс илүү баяр гэж юу ах вэ? Ховд дэвжээ бүтнээрээ ирсэн. Тэгээ сайхан байна. Тэгээд ховд нутаг бол аврагтай, эд сайхан аврагтай, эдэр сайхан одоо Арслантай, олон сайхан заанууд, олон сайхан харцаг нарчингуудтай бас үнэхээр бүхий үлгийн нутаг гэдэг нь бол одоо бүхэл бүтэн золтой сайхан боллоо тэгээд одоо сайхан байна. Сая та бүхнийг Ховд аймгийн Зэрэг сум тогшиж авсан. Зэрэг сумын тухайд бол энэ жил одоо Ховд аймгаас төрсэн хоёр улсын цолтныг үлгийтэй авсан нутаг шүү дээ. Тэгээ энэ жилийн тухайд бол бас Ховд аймгаас маань Начин төрлөө, Арслан төрлөө 86 жилийн дараа төрж байгаа гэдгээр ховдчууд маань бас их бэлгшээлтэй байна. Тэ одоо ер нь бас Зэрэг сум чинь ер нь бас анхлээд ер нь цолоо гэсэн залуучууд очиж сумын зан цолоо авдаг байсан. Тэ би ч хүртэл одоо анх эхлээл бас сумын зан цолыг бол Зэрэг сумд очиад төрүүлж авч ирсэн. Тэгээд өнөөдөр одоо Зэрэг сум бол одоо бас сайхан Арслан цолтой, сайхан залуу начинтай бас араас нь гарч ирж байгаа олон сайхан залуучууд байна. Дээр нь бас ингээд нэг сум нэг гошуу нас нэг том цолтой хөвтөрхөөр араас нь олон сайхан залуучууд хөвгт багчвал бас тэр хүнээрээ бахархаж олон сайхан залуучууд одоо араас нь бас бэлтгэл сургуулаа хийж байгаа Зэрэгээс тий. Тэгээд одоо сайхан байна. Одоо манай Алтай нутагт бас энэ жил бол одоо ховдчууд бидний хувьд сайхан баяртай жил байлаа. Нэг сайхан Арслан, нэг сайхан Шинэ Начинтай. Сосор орон байна, улсын начин цолоо баталж өсгөдөр начин цолоо авлаа. Сайхан наадам болж. Бас нэг зүйл сонирхож асууя. Ховд аймаг маань одоо маргааш бас улсын цолох чимэг хүртсэн хөгчүүдтэй хүндэтгэл үзүүлэх барилгааны зохион байгуулж байна. Таны хувьд болон энд одоо хүртсэн ирсэн улсын цолтой ямар хөгчүүд тус барилдаанд барилдах вэ? Ер нь юу яаж байгаа? Нөгөө Арслангийнхаа нэрвчтэй барилдаан дээр улс аймгийн золтой бүх хөгчүүд барилдана. Цол олох барилдаанд нь бол зөвхөн аймаг зэргийн золтой залуу хөгчүүдийн барилдаан болох байх гэж би одоо дөнгөж сая ирчээл сайн мэдээлэл аваагүй л. Олон сайхан нутгийн дүүнэр олон сайхан шавнараа хараад нутагтаа нэг сайхан наадам үзье гэж бодоод ирсэн. За баярлалаа. За баярлалаа. За